Life is the last night. If the world was ending, I wanna be next. It's you. If the party was over, it's night time away. It's true. I wanna home, just wanna lie. It's try with a smile. Hey, за минь цэмэсанууд гэ шинхэн бичлэгтэй 5 тамаар л энэ удаагийн бичлэгээр би та бүхэнтэй юуны талаар ярих вэ гэвэл 2025 оны 3 сарын 7-нд Netflix дээр тавигдсан Америк нэгэн When Life Gives You Tangerine буюу монголоор шууд орчуулбал амьдрал чамд зүрж өгөхөд гэдэг нэртэй Солонгос олон ангитай драмын талаар ерөнхийдөө надад төрсэн сэтгэгдлийн талаар би та бүхэнтэй хуваалцуулна. Тэгээ яг яагаад ийм хөдөөний сувг вэжиж ийм Korean драма ярих гэдэг юм бэ гэвэл би угаасаа багаасаа амар олон солонгос драма үзсэн. Одоо хүртэл боловсрол дээр гарч байгаа зориг тохин Ён Сужоныг үзэж байгаа. Тэрнийг байлаар яа чи хэрэг ялнаа. Чи хайраа. За тэр ч яг хөө ерөнхийдөө баг байхад бол ийм баахан үе шонзон авсан үе шонзонгийн цэцэг дөнгүүдээ эхнэрийн өрөх тэгэл энэдмийн гэвэл хүнд цохилт тэгэл хуучнаас гэвэл Тэж Уян, Дэж Ангүм, Жумү мөмөн гэл амар олон солонгос драм савнгийн дөрүүдийг үзчихсэн. Гэтэ миний яг амьдрал амар надад маш гоё таалагдаад ерөөсөө ийм листэндээ нэмээд ингээд байлгдаг нэг цөөн хідэн кинонууд байдаг байхгүй. Тэр нэг нь болохоор намайг 1-р ангид ороход Монгол телевиз дээр гарч исэн Dream High буюу монголоор мөрөөдлөөс жилүүгээд гарч исэн юм ахлах сургууль, юм урлагийн ахлах сургууль ингээд ирээдүйд ингээд K-pop од болох гээд ингээд нөхдүүд ингээд сураад ингээд төгсөөд ингээд од болж байгаа тийм амар мөрөөдлийнхаа төлөө явж байгаа тийм гоё солонгос драм байхгүй юу? Тэгээд дараачих нь болохоор 6 дугаар ангид ороход Asian Box гэдэг яг солонгос драм, хятад кино, гаргадаг энэ сувг би одоо манай анаа бид хоёрт амар гоё кино үзүүлсэн байдаг байхгүй. Тэр нь одоо энэ Replay 1888 1900 дурсамж 1960 бишээ юу солиорч дурсамж 1988 гэдэг гоё солонгос драм. Энэ болохоор бүр яг юм солонгосын хуучны 88 оны тухайн үеийг харуулсан юм залуусын хайр дурлал амьдрал энэ тэрийг харуулсан амар гоё сувлал байхгүй юу? 환장해. She, hers. We, our, us, ours. Тэгээд энэ хоёр драм амар надад гоё таалагддаг байхгүй юу? Тэгсэн чинь сая 2025 онд саяны ярьсан амьдрал чамд зүрж өгөхөд гэдэг кинонд энэ хоёр киноны гол дүрүүд гэр бүл болоод ингээд тоглолцсон. Би амар гоё. Тэгээд би яг яагаад энэ драмыг үзсэн бэ гэсэн чинь нөгөө интернет ухаад явж исэн фейс дээр. Тэгсэн чинь нөгөө Bruno Mars, Lady Gaga хоёрын сүүлдгийг гаргасан амар од болсон дуун дээр ингээд нэг хэсцээ явдаг байхгүй ингээд жээжүүгийн арал дээр аав ингээд гүүгээл. Тэгээ бити явал та гэж нөгөө манай Гуаншиг зүгээр сэлээл гэж ирээл тэрч юм ирээл. Тэгэхээр би одоо яадаг кино юм бол доо гэд эхнийх нь ингээс эхлээд ерөнхийдөө дуустал нь үзсэн. Тэгсэн чинь би ерөнхийдөө новшуултлаа байсан дөө. Миний нүд мүд хавдаад ер нь амар мэдгүй анхудаа солонгос драм үзээд би уйлсан. Өмнө нь бол машиноцыг үзээд үйлчилсэн. Тэгээд бүр амар уйлуулж мөйлүүлээд амар сэтгэл хөдлөлийг амар их гаргасан. Бүр шууд гараал надад ингээд бүр ингээд ороод миний листэнд бүр 2025 оны best K-drama болоод бүр надад ч гэлтгүй дэлхийд даяар тийм үнэлгээ сайн болоо бүр амар амжилтыг олоод байгаа энэ K-drama яг ямар учраас ингэж хүмүүсийг өөлүүлээд байгаа ингээд мэдхийг хүсвэл угаасаа үзээгүй бол та нараа Netflix-ээс үзээрэй. Тэгээ Netflix байхгүй хүүхдүүд байх юм бол ингээд энэний угаасаа кино тайлбар гэдэг ингээд баахан
монголоор кино тайлбарын хийсэн YouTube сувгууд байгаа. Тэгээд бас дээрс нь киноны яаж хийсэн, юунаас олж хийсэн, киноны гол утга учир те яагаад заавал амьдрал чамд жүрж өгөх гэдэг нэртэй болсон юм гэдгийг харахыг хүсвэл энэ тарагдж байгаа K Монгол гэдэг энэ YouTube channel амар гоё танилцуулаад тайлбарлсан байлээ. Тэгээд тэрнээс ороод үзчихээрэй. Тэгээд би болохоор зүгээр надад төрсэн сэтгэгдэл гэх юм бол тэ ингээд үйл явдал бол Чэжүүгийн арлаас эхлээ гол дүрийн охин тэ ээж нь тийм далаад яадаг ажилтай байжгаад өөд болоод тийм өвчнөөс болоод өөд болоод тэгээ багаасаа үерхэж эхэлсэн тэр Гуаншиг гээд залуутайгаа бүр ингээд ямар ч тийм саад бэрхшээл байсан хамтдаа давж туулаад ингээд эцэстэн ингээд амар гоё яд жаргалыг хэлж мэдлээд ингээд баахан хүний амьдралд болдог маш олон зүйлийг энэ кинонд харуулсан болоо надад амар гоё наалтаж өгсөн гэх юм уу хит илүү жүжиглэлт мүжиглэлт байхгүй хитэрсэн тийм зөхөөл мөхөөл байхгүй яг ингээ бодит амьдралаас хэлбэлсэн гоё драм байсан. Надад таалагдж байгаа юм чинь угаасаа та нарт бол таалагдах нь гарцаагүй бах. Тэгээд миний үнэлгээ бол угаасаа 10-аас бол 10 тий кино үнэлдэг хүн байсан бол ямар ч тач энэ кино үзээрэй л гэж хэлье. Үдцэн бол тэгээд дахиж үзээрэй гэж байна тий ядаргаатай тий. Ямар ч тач амар гоё юу бүүн нэр. Одоо бодохыг дахиад үлж гээд. Яг тийм хайртай учрахын сан гэд би бүр амар бодоод байгаа. Тэ ингээд хамтдаа амьдралаа босгоод юу ч ямар ч саад бэрхшээл тулгарсан хамтдаа давж гараад амьдралынхаа төгсгөл хүртэл хамтдаа байх те. Тэм нэг хайрыг бол бас гоё л байна. Гэтэ 20 жил ганц би гозон толгой явлаа. Тэгээд битгүй юу руу ч орчих. Ямар тач киноны талаар бол ийм байна. Тэгээд киногаа энэ янз бүрийн сайт майт юмнаас олоод үзээрэй. Тий. Тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээ дуслаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Бас subscribe дараарай. Тэгээд бичлэгний төгсгөлт хийлгээд бичлэгтэй маань хамт байдаг та бүхэнд баярлалаа. Тэгээд хайртай хүмүүстэй үргэлж хайртай гэдгийг хэлээрэй. Тэр хүмүүс чинь чиний хажууд одоо байгаа ч гэсэн хизээч хажууд чинь байна гэсэн үг биш. Хизээ нэгэн цаг хинч хэлж мэдэхгүй тэр цаг үед байхгүй ч гэж магадгүй. Тийм болохоор хажууд нь байгаа тэр цаг үед л хайртай гэдгийг хэлээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дуслаа. Бичлэг тусдал хамт хийсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.